Үер нь түгээмэл тохиолддог байгалийн гавшиг бөгөөд хамгийн олон хүний амь насыг авч уддаг байгаль цагаар нь гаралтай үзэгдэл юм. Гэсэн хэдий ч байгалийн болоод усны эргэлтийн чухал хэсэг болдог. Богино хугацаанд эрчимшил ихтэй борооноос эсвэл харьцангуй аажи үргэлжлэх хайсан цас мөсний улмаас усны түвшин түргэн зур болон богино хугацаанд эрс нэмэгдэн голын эргээс даван хальж татан болон эрг орчмын газар орон усанд автахыг үер гэж тодорхойлсон байдаг. Монгол орнд хаврын шар усны үер, хур борооны үер ба урийн үер гэсэн байгаль цагуурийн гаралтай 3 төрлийн үер тохиолдно. Хайсан цас мөсний улмаас голын урсаж, усны түвшин харьцангуй урт хугацаанд нэмэгдэн голын ус эргээс хальж давах үерийг шар усны үер гэнэ. Шар усны үер Монгол алтай нурууны голуудад 110-аас 150 хоног, хангаа хинтийн нуруу хөвсгөлийн уусаас их авсан гол мөрөнд 30-аас 50 хоног үргэлжлэх бөгөөд ус хурах талбайн өндөр ихсэх тусам үерлэх хугацаа нэмэгдэх хандлагатай байдаг. Эрчимшил ихтэй хур борооноос голын урсц түвшин богино хугацаанд нэмэгдэн голын ус эрэг савнаас хальж давах үерийг хур борооны үер гэнэ. Хур борооны үер ус хурах талбайн өндөр 2000 м буюу түүнээс дээш голуудад 7 дугаар сарын 5-наас 8 дугаар сарын 10-д хүртэл, түүнээс доош орших гол мөрөнд 7 дугаар сарын 15-наас 8 дугаар сарын 10-д хүртэл үргэлжлэнэ. Урийн үер нь сэвсгэр хурдас чулуулаг үерийн устай холилдон урсах хуйлраа урсгал бөгөөд гол төлөв их үнэлттэй хийгээд цав газартаа сэвсгэр хурдас чулуулаг агуулах голоо түр урсгалтай хуурай сайруудад ажиглах ба энтийн шинж чанартай байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол орны голуудаар томоохон үергүй бага устай байсан хэдий ч уур амьсгалын өөрчлөлт, газар бүрхөвчийн өөрчлөлтөд уялдан урийн үерийн эрч хүч давтамж эрс нэмэгдэн аюул авчрах болсон. Ялангуяа хүн ам ихтэй суурьшлийн бүс эмх замраагүй хурдацтай нэмэгдэх болсон Улаанбаатар зэрэг томоохон хотуудад урийн үер хамгийн гол гамшиг болоод байна. Үерийн эрсдлийг үнэлэх. Үерийн эрсдлийн үнэлгээг урьдчилан хийж эмзэг байдлаа тодорхойл. Эрсдлийг бууруулах төлөвлөгөө боловсруул. Үерийн эрсдлийг бууруулах арга хэмжээ авах. Үер усны аюулаас хамгаалах бат бэх далан, хашлаг, ус зайлуулах сувг, шууд барих зэрэг үерийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааг хэрэгжүүл. Цаг агаарын мэдээ сонсох. Цаг агаарын мэдээ сэрэмжлүүлэхийг тогтмол хүлээн авч амьдралдаа хэрэглэж сур, бусдад дамжуул. Аюулгүй газар сонгох. Гэр орон, байр, хашаа, сарвчаа барихдаа газар орчноо сайтар судлаж, үерийн усны зам, голын голдрол, гууж алга, хуурай сайр, ус хайлдаг эрэг, өндөр хүчтэлийн ойр гэх мэт аюултай газар бүү барь. Шаардлагатай чухал зүйлсээ нөөцлөх, хамгаалах. Чухал бичиг баримт үнд зүйлс, цэвэр ус, хоол хүнс, дулаан хувцсны нөөцөө үерийн усанд урсах, норхоос хамгаалан найдвартай газар хадгал. Даатгалд хамрагдах. Гэмтийн өслийн болон эд хөрөнгийн даатгалд хамрагдаж, эрсдлийг шилжүүлэх боломжийг судалж хэрэгжүүл. Усны ослоос сэргийлэх. Гарын дорох материалаа ашиглан хөвөх хэрэгсэл бэлтгэх талаар суралцах, хүүхдийг хараа хяналтгүйгээр гол мөрөн, нуур цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй бай. Аян замд гарахгүй байх. Усархаг үргэлжилсэн хүйтэн бороо мөн аадар мөндөр орж байхад мал хариулах, эрэлд явах, аян замд гарахыг хойшлуул. Борооны үед болон дараа замд гүнзгий нүх гууж алга үүссэн байх магадлалтай тул ус туулахаас болгоомжил. Яаралтай арга хэмжээ авах. Үерийн үед эрсдлээс хамгаалж гэрийн хаяаг сайн шуух, бат бэх даруулах, чагтааны оосроос хүнд зүйлийг дүүжлэх, гэр хашааны хаалга онгойлгох зэрэг арга хэмжээг яаралтай ав. Ил газарт тод өнгийн даваа уйж даллах, гэрлэр дахио өгөх, дуу чимээ гаргах гэх мэтээр үер дүрцснөө бусдад дахио өгч мэдээ. Аюулгүй газар очих. Аюул учирч болзошгүй мэдээлэл авмагц хүүхэд, жирэмсэн их, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй өвчтэй хүмүүсийг аль ойрхон өндөрлөг үерийн аюулгүй газар хүргэж, үерийн усны түвшин бууртал хүлээ. Гэрээсээ гарахдаа цахилгаан болон газын хийгээ салга, эд зүйсээ аль болох өндөрлөг газар байрлуул, чухал бичиг баримтаа биедээ авч гар.